Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Танд хизээ нэгэн цагт урам зориг өгч, ирч хүч нэмж, чи чадна гэж хэлэх хүн хэрэгтэй юм шиг санагдаж байсан удаа бий юу? Магадгүй танд амьдралынхаа тулаанд ганцаардж ялагдаж байгаа юм шиг санагдаж байж болох юм. Эсвэл таныг мөрөн дээрээ ямар их хариуцлага өөрч байгааг хэн ч мэдэхгүй. Таныг ямар их дарамтанд байгааг хэн ч ойлгохгүй байгаа юм шиг санагдаж байж болох юм. Үнэхээр бидний нөхцөл байдал ямар байхаас үл шалтгаалаад бидэнд урам зориг өгч, биднийг ялалтууд хөдлөн дагуулах хэн нэгэн дэргэд байна гэдэг үнэхээр ивэлтэй хэрэг юм. Тэгвэл доктор Стенли бидэнд Библиэд дэх нэгэн онцгой хүнийг танилцуулах болно. Тэр хүн бол Йошуа. Түүний дотны найз, гайхалтай удирдагч Мосег нас барсны дараа 40 жилийн турш үргэлжлэх агуу ажлыг гүйцэлдүүлэх онцгой үүрэг хариуцлага Йошуа дээр буусан байдаг. Тэгвэл тэр хүнд хэцүү цаг үед нь Бурхан Йошуад хэрхэн урам зориг өгснийг хамтдаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараас олж мэдцгээе. Айдас түгшүүр гэдэг нь хувь хүний төдийг улс үндэстнийг бүхлээр нь ч хүчгүй болгон хүлэх чадaltaй байдаг. Энэ бидний мэддэг зүйлээс ихтэй ч байж болох юм. Эсвэл огт мэдхгүй зүйлээс ч үүдэлтэй байж болно. Худал мэдээллээс ч ихтэй байж болох юм. Үнэн мэдээллээс ч үүдэлтэй байж болно. Айдас давтах үедээ бид нэг бол ураг шалхдаг, нэг бол айдас давтан хөдөлгөөнгүй хөшиж орхидог. Гэхдээ энэ нь бид айдаст хэрхэн хандаж, хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаас шууд шалтгааллах болно. Тиймээс өнөөдөр би та бүхэнтэй Бурхны үгийн нэгэн чухал хэсгээс хуваалцахыг хүссэн юм. Энэ хэсэгт итгэж биднийг айдас давтахгүй зоригтой байхыг уриалаа зогсохгүй. Бидэнд эр зоригтой байх шалтгаануудыг, амьдралдаа эр зоригийг бий болгох чухал алхмуудыг зааж өгсөн байгаа юм. Үнэн хэрэгтээ хулчгар байхыг хүсдэг хүн гэж үгүй. Бид бүгд л амьдралдаа юу ч тохиолдож байж зоригтой, шийдэмгий байж, сорилт бэрхшээлтэй нүр тулахыг хүсдэг. Тэгвэл тийм гайхалтай эр зоригийг бид хэрхэн олж авах вэ? Энэ асуултад хариулахын тулд хамтдаа Библийн Йошуа номыг нээцгээе. Йошуа номын эхний бүлэгт маш чухал үйл явдал өрнөж байгааг бид харах болно. Израилийн ард түмэн Египтээс гарснаас хойш тэднийг олон жилийн турш удирдан чиглүүлсэн Бурхны зарц Мөсө нас барж Бурхан руу одсон байна. Харин түүний энэ онцгой үүрэг хариуцлагыг олон жилийн турш дэрэгдэн зогсож, туслан дэмжиж ирсэн шилдэг жанжин, хамтран зүтгэгч Йошуа хүлээж авсан юм. Өөрөөр хэлбэл Израилийн ард түмнийг удирдан авч явах энэ асар том үүрэг хариуцлага Йошуагийн мөрөн дээр ирсэн гэсэн үг. Тэгвэл тэр чухал цаг үед Бурхан түүнд юу гэж айлтсан бэ? Хамтдаа Йошуа номын 1-р бүлгийн 2-оос 9-р ишлэлийг нь харъя. Би танд дуудаж өгье. Миний зарц Мөсө өд болов. Одоо чи босож энэ бүх ард түмний хамт энэхүү Йорданыг гатлан Израильчуудад миний өгөх тэр нутаг руу яв. Хөлийн чин уул гიშгэх газар бүрийг би Мөсөд амсныхаа дагуу та нарт нэгэнт өгсөн билээ. Та нарын нутаг нь цүл ба энэ Ливанаас их мөрөн болох Ефрат хүртэл хитчүүдийн бүх нутгаар дайрсан наран жаргах зүгээс их тэнгис хүртэлх газар байх болно. Амьдралын чинь бүх өдрүүдэд хинч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мөсөдтэй хамт байсныхаа адил мөн чамтай хамт байх болно. Би чамайг орхихгүй, мөн чамайг түлхэж хаяхгүй. Тууштай бөгөөд зөрөгтэй бай. Өв дээдс чинь өгөхөр миний андгаалсан газар нутгийг чи нар түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. Гагцхүү тууштай бөгөөд чин зөрөгтэй бай. Миний зарц Мөсегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш, зүүн тийш бүх хазай. Тэгвэл чи хаа явсан газараа амжилт олох болно. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалхан, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтанд хүрэх болно. Би чамд тушаасан босуу, тууштай бөгөөд зөрөгтэй бай. Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газар чинь чиний Бурхан эзэн чамтай хамт байх болно гэв. Хамгийн сүүлийн 9-р ишлэлдэр анхаарлаа хандуулцгаая. Энд Бурхан айлдахдаа тууштай бөгөөд зөрөгтэй бай гэж айлдахдаа үргэлжлүүлээд бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газар чинь чиний Бурхан эзэн чамтай хамт байх болно гэж айлдсан байна. За тэгвэл тухайн үед Йошуад айлтсан энэ үгээ өнөөдөр бидний эзэн Бурхан бидэнд ч мөн айлдаж байгаа гэдэгт та итгээрэй. Энд бичигдсэн хаа явсан газар чинь
Чиний бурхан эзэн чантай хамт байх болно гэсэнтэй адилхан амлалтыг эзэн Есүс өөрөө бидэнд өгсөн гэдгийг та санаарай. Тиймээс бидний амьдралд юу ч тохиолдож байсан тэр бидэнтэй үргэлж хамт байх болно. Тэгвэл хамтдаа юуны түрүүнд эр зориг гэдэг ойлголтыг тодорхойлцгоё. Учир нь эр зориг гэдэг бол зүгээр нэг хүчтэй зоригтой байх тухай ойлголт биш юм. Энэ бол айдас түгшүүр дундч амар тайван байхын нэр юм. Айдсыг мэдрэх гэдэг нь гим нүгэл биш ээ. Биднийг айдас түгшүүрт автуулж болох олон бодит шалтгаанууд бий. Бид бүгд л амьдралдаа их бага ямар нэгэн хэмжээгээр айдас түгшүүрт автаж байсан шүү дээ. Тэгэхээр гол асуудал нь айдас түгшүүрт огт автахгүй байх тухай биш юм. Харин айдас түгшүүрт автсан үедээ ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг хамгийн чухал байх нь. Айдас гэдэг нь гим нүгэл биш ээ. Учир нь айдас түгшүүр заримдаа биднийг маш ноцтой аялаас хамгаалдаг. Заримдаа айдас бидэнд урагш алхах сэдлийг төрүүлж өгдөг. Тэгэхээр айдас түгшүүр гэдэг гим нүгэл биш юм. Гэхдээ Бурхны хүүхдүүд болсон бид айдас түгшүүрт хүлэгдэн амьдрах ёсгүй юм. Үүнийг л бид сайн ойлгох хэрэгтэй юм. Тиймээс юуны түрүүнд би та бүхэнд эр зориг гэж чухам юу болох талаар энгийн нэг тодорхойлтыг хэлж өгье. Эр зориг гэдэг нь аюул занал, саад бэрхшээл болон амьдралын сорилтуудтай айж имээлгүйгээр шийдэмгий бөгөөд тайвнаар нүүр тулах боломжийг бидэнд олгодог зүрх сэтгэл, оюун санааны хандлага юм. Өөрөөр хэлбэл эр зориг гэдэг нь амьдралын аливаа аюул бэрхшээл, саад отгор, сорилтуудын өмнө айц давталгүйгээр бат зогсож чадах, дотоод амар тайвнаа хадгалан урагшилж чадах чадвар юм. Довчхондоо бол эргэн тойронд маань юу болж байгаас үл хамааран зүрх сэтгэлдээ амар тайвныг тээж чаддаг гэдэг нь жинхэнэ эр зоригийн илрэл юм. Тэгвэл одоо хамтдаа Библийн хэд хэдэн ишлэлээр аялцгаая. Учир нь Библийг бүхэлд нь ажиглавал тодорхой нөхцөл байдал, тодорхой нэг мөчүүдэд Бурхан өөрийн хүмүүсийг эр зоригтой байхыг дахин сануулсан байдаг. Магадгүй та дотроо Библиэд зоригтой бай гэж зөндөө хэлсэн байдаг шүү дээ гэж хайхарамжгүйгээр бодож байж болох юм. Мэдээж тэр үнэн. Гэхдээ Бурхан бидний амьдралын яг ямар нөхцөл дунд, ямар цаг үед биднийг эр зоригтой байхыг сануулдаг болохыг бид Библиэс тодорхой олж харах нь чухал юм. Учир нь зарим тохиолдолд Бурхан бидний огт санаанд ороогүй зүйлсдэрч бидэнд зоригтой бай хэмээн дахин сануулсан байдаг юм. Хамтдаа хэд хэдэн ишлэлээр аялсны дараа эргээд Йошуа ном руу ирэх болно. Ингэхдээ хамтдаа биднийг эр зоригтой болгодог тэр элементүүдийг авч үзэх болно. Бид эдгээр элементүүдийг амьдралдаа хэрэгжүүлэх юм бол нөхцөл байдал ямар байхаас үл шалтгаалаад эр зоригтой байж чадах болно. Тэгэхээр хамгийн ихний элементийг авч үзье. Эхнийх нь хамтдаа Дуул номын 24 дугаар бүлгийн 14-ийг нэгэд харъя. Энэ дуулал бидний эзэн бидэнд юу гэж хэлж байгааг анхааралтай уншаарай. Эндээс Бурхан яг ямар цаг үед биднийг зоригтой бай гэж зоригжуулдаг болохыг хамтдаа харах болно. Ингээд хамтдаа Дуулал номын 27 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлийг харъя. 14 дээр нэгсэн байна. Эзний хүсэн хүлээх түн, тууштай байж зүрхээ зоригжуулах түн. Тийм ээ. Эзний хүсэн хүлээх түн гэсэн байна. Энд хамгийн түрүүнд эзний хүсэн хүлээх үедээ биднийг тууштай зоригтой байхыг сануулсан байна. Бурхныг хүсэн хүлээн гэдэг нь юу ч хийхгүй гараа хумхад суухыг хэлээгүй юм шүү. Харин энэ нь түр зогсоод Бурханаас дараагийн заавар ирэх хүртэл хүлээхийн нэр юм. Учир нь заримдаа Бурхан бидэнд чи ийм зүйлийг хий, чи ийш тийшээ яв гэж тодорхой хэлдэг. Эсвэл чи ийм зүйлийг битгий хий, чи тийшээгээ ийшээгээч битгий яв гэж маш тодорхой сануулдаг. Энэ тохиолдолд бид яах вэ? Бурханы үгийг дуулууртаа дагах хэрэгтэй. Тэгэд Бурхан яв гэж хэлэх хүртэл хүлээх хэрэгтэй болно гэсэн үг юм. Тэгвэл ийм цаг үед бидэнд яагаад эр зориг хэрэгтэй болдго юм бэ? Яагаад гэвэл Бурхан бидэнд одоо битгий хөдөл түр хүлээж бай гэж хэлэх үед бидэнд энэ нь амар байдаггүй. Бид ядардаг. Бид урагш алхахыг хүсдэг. Бурхан минь одоо л хөдлөхгүй бол бүх боломжоо алдах нь байна шүү дээ гэж бид боддог. Үүнээс гадна бидний найз нөхөд биднийг ятгах эхэлдэг. Чи энэ боломжийг одоо ашиглахгүй бол оройтлоо шүү дээ. Чи залхуураад байлгүй одоо хөдлөлтөө. Чи яагаад байгаа юм бэ? Битгий гэж шавдуулдаг. Гэтэл нөгөө талд Бурхан бидэнд хөдлөх цаг нь болоогүй гэж сануулад байдаг. Энэ үед л бидний дээр ирж буй аливаа дарамт шахалтын өөдөөс тэсэд зогсохын тулд бидэнд эр зориг хэрэгтэй болдго юм а. Биднийг яаруулж, шамдуулж байгаа хүмүүсийн өөдөөс итгэлтэйгээр би үүнийг хийхгүй. Бурхан надад яг одоо хий гэж хэлээгүй байна. Хэлэх хүртэл нь би хийхгүй. Би хүлээн гэж хэлэх эр зориг хэрэгтэй болдго юм. Тиймээс надтай энэ талаар дахиж битгий яриарэ гэж хэлж чадахын тулд бидэнд эр зориг
хэрэгтэй болдгийм. Миний амьдралд нэг ийм зүйл тохиолдож байсан юм. Хэсэг хүмүүс надтай уулзахаар ирсэн байлаа. Тэгээд бид ярилцаж дууссаны дараа эцэст нь тэр хүмүүсийг ахалж байсан хүн надаас "За таны эцсийн хариу чинь юу вэ?" гэж асуусан юм. Би шууд л урдаас нь уучлаарай. "Өнөөдөр би танд хариу өгч чадахгүй" гэж хэлсэн. Тэр хүн үүнд дургуйтсан. "Бид танаас хариулт авах гэж ийм хол замыг туулж ирсэн шүү дээ. Яагаад хариулт өгч чадахгүй" гэж хэмээн тэр надаас асуусан юм. Харин би хариуд нь "Уучлаарай. Бурхан надад хариулт өгөх хүртэл би танд хариулт өгч чадахгүй" гэж хариулсан. Миний урдаас хараад сууж байсан хүн надаас Насаар Ахмад илүү нэр хүндтэй мундаг хүн байсан юм. Гэвч би тэр хүний өдөөс эгцэлж харж байгаад би Бурханаас хариугаа авах хүртэл танд хариулт өгч чадахгүй гэж хэлэх ёстой болсон. Үүний тулд надад баггүй эр зориг шаардлагатай байсан юм. Заримдаа Бурхан бидэнд ямар ч эргэлзээгүйгээр үгүй гэж хариулдаг. Энэ тохиолдолд бид Бурханы үгийг дуулууртай дагахын тулд эр зоригтой байх ёстой болдог. Хэрвээ Бурхан таныг урагш алахгүй зогс гэж хэлсэн л юм бол та зогссон ч үлзийтэй. Тэгээд таныг урагш алхахаар шаардсан, шавдуулж байгаа хүмүүс зоригтойгоор би үүнийг хийхгүй гэж хэлж чадах ёстой болно гэсэн үг юм. Мэдээж хүнлэнгийн хүний нүдээр харахад бид юу ч хийхгүй байгаа юм шиг харагдаж болно. Гэхдээ бид эзнийг хүлээж байгаа бол энэ нь хамгийн зөв алхам юм. Тиймээс Бурханы товлсон цаг болоогүй байхад бусдын ятгалаг, шахалдад автан урагш бүү тэмүүл. Хүмүүс чамайг хөдөлгөж шаардах үед Бурханы цагийг хүлээн үгүй гэж хэлж чадна гэдэг өөрөө жинхэнэ эр зориг юм. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бидний өмнө гарцаагүй аюул нүүрлэн ирэх үед бид эр зоригтой байх ёстой болдгийм. Бид амьдралд олон төрлийн аюултай нүүр тулдаг. Заримдаа бид өөрсдийгөө аюулд орсноо ч мэдээгүй байж байгаад аюулаас мултарчихсан байдгийм. Магадгүй бид мөнхийн улсад очисон хойноо л амьдралд маань хэд хэдэн удаа аюул нүүрлэж, хэд хэдэн удаад нь бид өөрсдөө ч мэдлгүйгээр өнгөрсөн гэдгийг бүрэн мэдэж чадах баха. Харин зарим тохиолдолд бидний ямар аюул занал хүлээж байгааг бид тов тодорхой мэдэж байдаг. Тэгээд тэр нөхцөл байдалтайгаа мэдсээр байж нүүр тулах ёстой болох үе бий. Харин тэр үед бид зоригтой, шийдэмгий байж, айдас давтахгүй, айдсын дуу хоолойг сонсохгүй байх хэрэгтэй болдгийм. Хамтдаа Илч Паулыг эргэн санацгаая. Түүний дайснууд үргэлж түүнийг онилж, амийг нь хороохыг оролдож байсан. Тэд Паулыг ямар ч аргаар хамаагүй замаасаа зайлуулахыг хичээдэг байсан юм. Тэгвэл тэр бүх нөхцөл байдал донд Бурхан Паулд юу гэж айлтсан бэ? Ингээд хамтдаа Үйлс номын 18 дугаар бүлгийн 9-10 дугаар ишлэлийг харцгаая. Танд би дуудаж өгье. Эзэн шөнө нь Паулд үзэгдлэр дамжуулан "Бүү харин яар. Бүү дуугүй бай. Учир нь би чамтай хамт байна. Хинч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь миний хүмүүс энэ хотод олон бий" гэв. Бурхан яагаад Паулд "бүү" гэж хэлсэн юм бэ? Учир нь Паул айж байсан. Түүнийг айж байгааг Бурхан харсан. Учир нь Паулын амнаас аюул ороод байсан. Паулд айж дүгших үнэн учир утгатай бодит шалтгаан байсан. Тэд Паулыг шоронд хорж, зодож, занчиж байсан юм. Тэд ихний боломжн дээр л Паулыг алахыг санаархаж байсан. Тэр бүх хил Паулыг алахаас нааш хоол идэхгүй гэж тангаралсан хүмүүс хүртэл байсан юм. Ийм тохиолдолд тэрээр айж дүгших нь үнэхээр зүйд нийцнэ. Үүний нэгэн адил бидэнд ч бас айж дүгшвэл зохих нөхцөл байдал тулгардаг. Ийм үед айж дүгших нь зүүн хэрэг боловч бид айц дүгшүүртэй хүлэгдэн амьдрах ёсгүй юм. Өнөөдөр энэ дэлхий дээр маш олон хүн айцтай хүлэгдэн амьдарч байна. Өнөөдөр олон хүн үхлээс айж, дутагдж гачигдахаас айж, хавчлагаас айж, өвчин тусгаас айж, ганцаардахаас айж, бусдад хаягдахаас айж амьдарч байна. Тэгвэл Бурхан биднийг айцтай хүлэгдэн амьдраасаа гэж хүсдэг гэж юу? Үгүй ээ. Бурхан үүнийг хүсдэггүй. Мэдээж айж дүгшнэ гэдэг бол нүгэл биш. Гэхдээ бид айц дүгшүүртэй хүлэгдэж үүнээсээ болоод Бурханд биш өөр бусад зүйлсэд нөхцөл байдалд найдалгаа тавих үед, Бурханаар удирдуулах биш өөрсдөө бүхнийг удирдах гэж оролдож эхлэх үед энэ нь гим нүглийн үндэс болж хувирдаг юм. Бид айц давтснаасаа болоод Бурханыг амьдралаасаа шахан гаргаж түүнийг үл тоомсорлож эхлэх үед энэ нь зүгээр нэг айц байхаа болж илүү ноцтой зүйлс болон хувирдаг юм шүү. Гэвч ийм нөхцөл байдал донд Бурхан бидэнд юу гэж айлддаг вэ? Аюулд орж айж сандарсан байсан шавнартаа эзэн Есүс зоригтой байх тун хэмээн тушаасан юм. Үүндээ тийм дүгшүүртэй нөхцөл байдал донд Бурханыг төвчээртэйгээр хүлээхийн тулд бидэнд маш их эр зориг шаардлагатай болдог юм. Тэгвэл хамтдаа Иохан номын 16 дугаар бүлгийн 32-33-ыг харъя. Үзэгтэн та нарын хүн бүр өөрийн гэр руугаа
тарж бутран намайг ганцаараа минь орхих цаг ирж байна. Энэ цаг хэдийнэ иржээ. Гэсэн хэдий ч би ганцаараа биш юм. Учир нь эцэг надтай хамт байдаг. Миний дотор та нар амар амгалан бай гэж би та нарт энэ зүйлсийг хэллээ. ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зөрөгтэй байх тун би ертөнцийг ялсан гэж тэр айлтлаа. Та харж байна уу? Энэ үед Есүсийн шавнар нь хүнд байдалд орсон байсан. Тэдний юу хүлээж байгааг тэд мэдэхгүй байсан юм. Үүний нэгэн адил бид ч бас заримдаа яг ийм байдалд ордог. Бидний эргэн тойронд болж өрнөж байгаа зүйлсийн цаад учир шалтгааныг заримдаа бид өөрсдөө ч ойлгохгүй болох үе бий. Бас бид тэр нөхцөл байдлыг өөрчлөе гэсэн ч өөрчилж чадахгүй байх үе бий. Үүнээсээ болоод бид тодорхойгүй нөхцөл байдалтай нүр тулах ёстой болдог. Харин энэ бүх тодорхойгүй байдал нь хүмүүс биднийг айдас түгшүүрт автуулдаг. Үнэхээр тодорхойгүй нөхцөл байдалтай нүр тулах үедээ бид бүгд л дараа нь надад юу тохиолдох болоо? Миний мөнгө санхүү яах бол? Миний эрүүл мэнд яах бол? Энэ эмч юу гэж хэлэх бол? Би байрны түрээсээ төлж чадахгүй бол яана? Гэх мэтээр бид айдас түгшүүрт автаж эхэлдэг юм. Толгойд зүсэн бүрийн муу хувилбаруудыг төсөөлж, энэ бүх муу хувилбаруудын аль нь надад тохиолдсон бол гэж бодхоос л айдастай улам бүр хүлэгдэж эхэлдэг юм. Тиймээс тодорхойгүй ирээдүйтэйгээ нүүр тулахын тулд бидэнд эр зориг хэрэгтэй болдог. Есүсийн шавнар тухайн үед бүгд айдас түгшүүрт автчихсан байсан. Тэд цаашид яах бол гэхээс бүгд болгоомжилж байсан юм. Петр өөрийгөө бүгдээс зоригтой байж чадна гэж хэлж байсан ч цагаа тулахад тэр зоригтой байж чадаагүй. Тэгвэл тэр бүх шавнартаа эзэн Есүс юу гэж айлтсан бэ? Зоригтой байх тун би ертөнцийг ялсан гэж айлтсан юм. Би та нартай үргэлж хамт байх болно гэж Матай 28:20 хэлсэн юм. Би та нарыг өнчрүүлж орхихгүй, би та нар руу эргэж ирэх болно гэж Иохны 14:18-д айлтсан юм. Үнэхээр эзэн Есүс энэ бүх амлалтуудаа өгөө зогсохгүй. Энэ бүх амлалтуудаа сахин биелүүлсэн юм. Тэр одоо ч амлалтаа биелүүлсээр байгаа юм. Тэгвэл өнөөдөр та тодорхойгүй ирээдүйтэй нүр тулах үед айдас түгшүүрт бүү автаарай. Өнөөдөр таныг юу айлгаж байна вэ? Өнөөдөр таныг юу айлгаж байна вэ? Өнөөдөр юунаас болоод та нойргүй хонож байна вэ? Өнөөдөр таны ухаан санаа юунаас болоод төвлөрч чадахгүй шаналсаар байна вэ? Юу ч байлаа гэсэн та бүүвэ зоригтой бай. Учир нь айдас хүйдэст хүлэгдэн амьдрах нь Бурхны хүүхэд болсон бидэнд зохихгүй юм. Бурхан биднийг ингэж амьдраасаа гэж хүсдэггүй юм. Харин бид зоригтой амьдрах ёстой. Тиймээс ч дээрх ишлүүд бүгд бидэнд зоригтой бай хэмээн сануулсаар байгаа юм. Мөн цааш нь харъя. 2 дугаар Коринтын 5 дугаар бүлгийн 1-5-ыг хамтдаа гаргаад харах юм бол Паул 1 дугаар Коринт номын 15 дугаар бүлэгт бидний амьлын талаар гайхамшигтай зүйлсийг өгүүлсэн байдаг. Тэгээд үргэлжлүүлээд 2 дугаар Коринт загталтаа үхлийн тухай өгүүлсэн. Ингэхдээ бид үхлээс айх шаардлагагүй гэдгийг онцолсон байна. Хамтдаа 2 дугаар Коринтын 5 дугаар бүлгийн 1-5-ыг гаргаад харах юм бол учир нь газар дах гэр болох майхан маань нурах аваас бидэнд гараар баригдаагүй. Тэнгэрт мөнх байх Бурхны барилга бүг бид мэддэг юм а. Тэнгэрийн орон болох гэрээ өмсөхийг хүсэмжлэн энд бид гасалцгаадаг. Бид хувцалсан байх аваас нүцгэнээр олдохгүй. Учир нь бид майхандаа байхдаа дарамтлагдан гасалдаг. Учир нь үхтэх нь амиар залгагдахын тулд бид тайлахыг бус өмсөхийг хүсдэг юм. Эдүгээ биднийг чухам энэ зүйл бэлдсэн бидэнд сүнсийг барьцаанд өгсөн Бурхан юм гэж хэлсэн байгаа юм. Энд дийлж Паул нэг чухал зүйлийг хэлсэн байгаа. Бурхан бидэнд ариун сүнсийг барьцаа болгон өгсөн гэдгийг хэлсэн байна. Тэгвэл энэ нь юу гэсэн үг юм бэ? Бид Есүс Христэд итгэх үед бидний хүн нэг бүрийн дотор ариун сүнсийг Бурхан барьцаа болгон өгсөн гэсэн үг. Энэ ариун сүнс юуны баталгаа барьцаа болгож ирсэн юм бэ? Энэ нь бид энэ дэлхийг орхих үед мөнхийн усад Есүс Христтэй үрд мөнхөд хамт байх баталгаа буюу барьцаа юм. Энэ барьцааг Бурхан эцэг өөрөө бидэнд өгсөн юм. Тэгвэл хамтдаа үргэлжлүүлээ 2 дугаар Коринтын 5 дугаар бүлгийн 6-8-ыг харъя. Тиймээс бид үргэлж хамтдаа байдаг бөгөөд бие дотроо суухдаа эзнээс хол бууга мэддэг юм. Учир нь бид үзэгдэх зүйлсээр бус харин итгэлээр алхдаг юм. Бид урамтай байдаг бөгөөд биеэс хол эзэнтэй ойр байхыг илүүд үздэг юм а гэж хэлсэн байна. Өнөөдөр олон хүн өөрийгөө зоригтой хүн гэж тодорхойлдог. Гэхдээ айц түгшүүртээ нүур тулах үед сая бидний жинхэнэ эр зориг шалгагддаг юм. Бид эзнийг төвчээртэйгээр хүлээхийн тулд бидэнд эр зориг хэрэгтэй болдог.
Бидний өмнө аюул занал нүүрлэх үед бидний эр зориг шалгагддаг юм. Бид тодорхойгүй ирээдүйтэй нүүр тулах үед бидний эр зориг шалгагддаг юм. Тэр цагт бид эзэнд итгэх итгэлээр эр зоригтой байж чадвал шагналаа авах болно. Харин айц дүгшүүрт автах юм бол үр дагаврыг нь амсах болно. Тиймээс би танаас нэг зүйлийг асуумаар байна. Өнөөдөр та хэрхэн амьдарч байна вэ? Айц дүгшүүрт хүлэгдэн амьдарч байна уу? Эсвэл эзэнд итгэх итгэл дотроос эр зоригтойгоор амьдарч байна уу? Өнөөдөр Бурхан биднийг хэрхэн амьдраасаа гэж хүсдэг юм бэ? Тэр биднийг ямар ч нөхцөл байдал донд эр зоригтойгоор, итгэл найдвараар дүүрэн амьдраасаа гэж хүсдэг юм. Тэгвэл би танд хэлье. Хэрвээ та өнөөдөр хараахан Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээж аваагүй байгаа бол найз минь чамд айц дүгшүүрт автах хангалттай шалтгаан байгаа гэсэн үг. Учир нь энэ дэлхийн ертөнц үнэхээр айц дүгшүүр, тодорхойгүй байдлаар дүүрэн ертөнц. Харин энэ л ертөнцийг чинь анхнаас нь сайхнаар бүтээсэн бүтээгч Бурхан ба түүний хүү Есүс Христэд итгэж авралыг авсан амьд Бурханы хүүхдүүд болсон хүмүүсийн хувьд бид айцыг ялсан, ялгуулсан амьдралаар амьдрах учиртай хүмүүс юм. Эзэн Есүсч тэр, Илч Паулч тэр тухайн үеийн итгэгчдэд бүгдд нь эр зоригтой байхыг дахин сануулсаар байсан юм. Хэдийгээр тэд итгэлээсээ болж хавчигдаж, гадуурхагдж, амнасаа алдаж, арслантай торонд хаягдж байсан ч тэр бүх нөхцөл байдал донд харин эзэн Бурхан тэдэнд ямар тушаалыг өгч байсан бэ? Зоригтой бай, зоригтой бай, зоригтой бай гэж тушааж байсан юм. Учир нь Иохны 16 дугаар бүлгийн 33 дугаар ишлэлд өгүүлсэнчлэн бидний их эзэн Есүс Христ бол энэ хүү ертөнцийг ялсан эзэн юм шүү. Хамтдаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар доктор Стенли бидэнд Христэд итгэгчид бид Бурханыг хүсэн хүлээхдээ эр зоригтой байх ёстой гэдгийг сануулж байна. Үнэхээр Бурханы үг тушаалыг дуулууртай дагаж түүнийг хүсэн хүлээх үед бид амьдралдаа хийж болох хамгийн зөв сонголтыг хийж байдаг үлээ. Тиймээс Бурхан бидэнд зогс хүлээ гэж айлдсан бол бусад хүмүүс юу гэж хэлж, яаж шавдуулж байхаас үл шалтгаалan зоригтойгоор Бурхан эзнээ хүсэн хүлээцгээе. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.